1970-ад оны Их Британь Gloucester хэмээх тайван хотын нэгэн гудамжинд жирийн айл амьдардаг мэт харагдах байшин байв. Хүмүүс тэрхүү байшинд орж гарч буй хосыг мэддэгч тэднийг анзаарч сонирхдоггүй байлаа. Энэ бол 25 дугаар Cromwell Street-ийн эгэл мэт харагдах боловч дотор нь хүний санаанд багтамгүй аимшиг нуугдаж байсан газар. Эхнэр нөхөр хоёр олон эмэгтэйг хулгайлж, тамлан хүчирхийлж, дараа нь цогцыг нь зойр хан хашааны дор булдаг байв. Тэднийг Фред ба Роуз Вест гэж нэрлэдэг. Фред Вест нь 1941 онд Английн Hertfordshire мужид төрсөн. Ядуу тариачны гэр бүл төссөн тэрээр бага наснаасаа хүчирхийлэлтэй ёс бус заншлын дунд амьдарчээ. Түүний аав нь амьтан дээр бэлгийн ёс бус үйлдэл хийдэг байсан гэх мэдээлэл байдагч ээж нь хүртэл хүүгээ бэлгийн дарамтанд оруулж байсан гэх мэдүүлэг хүртэл бий. Энэ бүхэн бага наснаас нь гаж зуршил эмзэг сэтгэл зүг төлөвшүүлжээ. 17 настайдаа Фред мотоциклийн осолд орж гавлын ясанд гэмтсэн ба тэрвээс хойш түүний зан аш докторгүй төрөмгөө болсон гэдэг. 20 хүрэхээс өмнө тэр өсвөр насны охтыг сонирхож хүчирхийлэл үлдэх анхны шинж тэмдгээ харуулж эхэлсэн байдаг. Харин Rosemary Pauline Letts буюу Rose West нь 1953 онд төржээ. Түүний ээж жирэмсэн байхдаа сэтгцэн юм ууж байсан Rose-ийн оюун санаанд нөлөөлсөн гэж үздэг. Өсвөр насндаа Rose докторгүй зан гаргаж заримдаа дүү нартай хүч хэрэглэж байсан гэдэг. 15 настайдаа тэр Фредийг анх харсан амьдралынх нь хамгийн том эргэлтийн цэг болжээ. Тэр үед Фред аль хэдийнэ хүчирхийлэл үйлддэг. Хар бараа өнгөрсөнтэй байсан ч Rose түүнийг татагдан дагсан ба тэдний холбоо гаднаас харахад хайр дурлал мэт боловч үнэх хэрэгтэй бол аимшигын хамтрал байсан гэдэг. Фред өмнө нь Рена гэдэг эмэгтэйтэй гэр бүл болсон байсан ч түүнийг харгас аргаар алсан байж магадгүй ба Роустэй уулзснаар Фред өөрийн адил харгас садист хүнтэй нэгджээ. 1970-ад оны эхээр тэд Gloucester хотын 25 дугаар Cromwell Street рүү нүүж ирсэн ба энэ байшин удалгүй аимшигын House of Horrors нэрээр алдарших болно гэж хинч төсөөлөөгүй байлаа. Тухайн байшин тэдний аимшигт хэрэг үйлдэх гол талбар болжээ. Зойр хан хашааны доор нууц булшнууд бий болсон гэж ярьдаг. Залуу охид эмэгтэйчүүдийг хулгайлж авчирч хүчирхийлж улмаар алж дараа нь булдаг байсан байна. Заримдаа тэднийг олон хоногоор хорж тамлан зовоож байв. Энд орж ирсэн хүмүүсийн ихэнх нь дахин хизээж гараагүй гэдэг. Батлагдсан хохирогчдыг нэрлэвэл цагдаа нарын мөрдөн шалгалтаар 12 хохирогч албан ёсоор тогтоогдсон. Эхнийх нь Chairman West, Фредийн анхны эхнэрийн охин ба ердөө 8 настайдаа алагдсан. Дараагийнх нь Rena McFall, Фредийн хуучин эхнэр. Үүний дараа Linda Goff 1973 онд сургуу болсон ба 19 настай байсан. Мөн Carol Ann Cooper 15 настай охин 1973 онд баригдаж алагдсан. Lucy Partington их сургуулийн оюутан гэртээ харих замдаа баригдсан. Juanita Mott, Teresa Sagan Taylor, Shirley Hubbard, Shirley Robinson гэд олон залуу эмэгтэй. Зарим хохирогчдын зохицыг байшингийн зойр, заримыг нь хашааны доороос ухаж гаргасан. Энэ хэрэг гадны хүмүүсээр зогсохгүй гэр бүлийн хүрээнд ч өрнсөн. Rose өөрийн төрсөн охтоо хүртэл хүчирхийлдэг байсан. Фред хүүхдүүдээ Rose-д бэлгийн тоглоом болгон өгч байсан баримт бий. Гэр бүл гэх нэрийн дор хамгийн харгас ойлгомжгүй аимшиг өрнөж байлаа. 1987 онд тэдний охин Heather West сургууй болсон анхны том дохио байв. Цагдаа нар эхэндээ анхаараагүйч дараагийн гомдлууд мэдээллүүдээр хэргийг сөхөж эхэлсэн ба 1992 онд мөрдөн шалгалт идэвхжиж эцэст нь 1994 онд цагдаа нар 25 дугаар Cromwell Street-д ухалт хийж эхэлжээ. Тэндээс олон хүний зохицос гарч ирсэн бүхнийг ил болгосон юм. 1994 онд Фред ба Rose хоёул баримтлагдсан. Фред Вест шүүх хурлыг дуустал хүлээсэнгүй. 1995 онд шоронд өөрийгөө дүүжилж амиа хорлсон. Харин Rose West шүүх дээр 10 аллахад буруутгагдж бүх насаар нь хорих ял авсан. Тэр өнөөдөр ч шоронд амьдарч байгаа. Мөн 1996 онд House of Horrors буюу 25 дугаар Cromwell Street-ийн байшинг нурааж оронд нь цэцэрлэг байгуулсан ба тухайн газар нь Английн хамгийн аимшигтай хэрэгтэй нэр холбогцоор үлдсэн гэдэг. Фред ба Rose-ийн хэрэг нь нийгэмд айдас төрүүлж хүүхэд хамгааллын хууль журам мөрдөн байцаалтын аргачлалд өөрчлөлт авчирсан гэдэг. Фред ба Rose West-ийн түүх бол хайр, гэр бүл хэмээх үгээр халахлагдсан харгислалын аимшигт жишээ юм. Тэд энгийн айлмад харагдаж байсан ч дотор нь хүний санаанд багтамгүй хүчирхийлэл өрнөж байлаа. Өнөөдөр тэдний байшин байхгүй болсон ч тэдний үйлцэн аимшиг Английн түүхэнд гүн хармөр үлдээжээ.
Өнөөдрийн түүхэн бичлэг танд таалагдсан бол лайк болон subscribe дараад дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.